байцгаана өнөөдрийн мэндийг хүргэе. За шинэхэн бичлэгтээ тавтай морилно. За энэ удаагийн бичлэгээрээ би одоо ямар нэгэн зүйлийн талаар мэдээлэл өгөх, хуваалцах биш. Өөрийнхөө арьс арчилгааны рутиныг хуваалцъя гэж бодож байна. За арай нэг жоохон онцгой рутин гэх юм уу те өөртөө нэг жоохон цаг зав гаргая гэж бодсон үедээ хийдэг рутиныг хийж үзүүлье. За тэгээд хамаагаа бэлдээд суудсан байна. Ногоон цайгаа хажуудаа авцсан байна. Сүүл би Instagram дээрээ сторигоор оруулсан. Та нар хэрвээ харсан бол миний духны хэсгээр нэлээд биржээгээд эмзэгшээд тэгээ бас батг гарцсан байсан. 7 хоногийн өмнө юм уу та. Тэгээд одоо 7 хоног орчмын дараа хамаагүй гайг болцсон байна. Энэ хугацаанд би ерөөсөө 2хан степ юм хийжсэн. Цэвэрлэгээ, moisturizer. Тэгээ өглөө нарны тосоо нэмээд тэгэл яваадсан. Тэгсэн чинь арьс маань хамаагүй гайгүй болчих. Тэгээд өнөөдрөөс шид маск энэ төр жоохон өөр юмнуудаа нэмж гин. Оройн ч гэх юм уу, өглөөний ч гэх юм уу л нэг юм рутин л байна л да. Одоо цаг 3-4 болж байгаа хаа. Хамгийн түрүүнд тосон цэвэрлэгчээсээ эхлээд юу ачи? Нарны тосоо ойрлох чи би өглөөний рутиныг хийгээд нарны тосоо түрхсэн байсан. I'm from Fig cleansing balm байгаа. Хүрэн мөнгөтэй те савтай те. Тэгээд тэр сав маань нөгөө нэг юу яцсан нөгөө бас л Instagram дээр би хуваалцсан да нөгөө манай хүүхд миний шкафыг гэдээ унагцсан. Тэгсэн чинь дотор нь нэсэн хамаг юмнууд маань үсэрч унаад хагарах нь хагараад тэгэхэд нөгөө энэ тосон цэвэрлэгчийн маань сав нь хагарцсан. Тэгэхээр нөөр сав руу шилжүүлж хийцэн байжгаад тэрийг empties дотор оруулаад тэгээ хайцсан бохгүй. Бусдаар бол арай дуусаагүйсэн. Тэгээд сайхан гоё массажлаад. За сайхан усаар зайлаад яг өөрийнхөө арьсыг гаргаад ирлээ. Арьсыг гаргаад ирлээ гэж яхаар амар та нар сонин санагддаг багт те. За хоёрдугаар цэвэрлэгчээрээ би CeraVe-ийн шахмал савн байгаа л та. Савн ийм савтай нөгөө нэг шингээ хэлбэрийнх үүдэг штэ. Памптай гардаг те. Тэрэн шиг юм ногоон савтай яг харахад угаасаа яг тэр цэвэрлэгч биш үү гэж харагдахаар байгаа сте те. Тэгээ биний ихтэй pH level-ийг юм ч юм уу те үзэж амжаагүй л юм л да. Шууд угаасаа хараад окей гэж хэрэглээд эхэлчлээ. Тэгээд тайлбар юм нь болохоор яг л нөгөө хуучин цэвэрлэгчийг төстэй үйлчлэгээтэй юм байлаа. Тэгээд устай холж хөөсрүүлж агаад нэг бас амар тэгж хөөсрөхгүй нөгөө юу шигээ. Нүн дээрээс аваад тэг нэг иймэрхүү л гардаг юм байлаа. Нэг их тэгж юу агаад хөөсрөөд тэгээд шахмал савнгаас нэг айдаг юм те амар алкалайн бүр шууд хуурайшаал эсвэл таталтаал те тэрхөх гэсэн чинь үгүй шууд ингээл зөглөн гой цэвэрлж байгаа. Дух хэсгийн мэн одоо юу эмчилгээг аягүй сайн хийх шиг санагдсан. 3 төрлийн нэмэлт ceramide-тай гэдэг байгаа шүү дээ. CeraVe чинь ер нь өөрөө ceramide дээр дагнасан л брэнд л дээ. Анх гарч ирэхдээ ч гэсэн ceramide гэдэг найрлагыг урдаа барьж одоо бүтээгдэхүүнээ хийсэн гэх юм уу. За усаар зайлчаа. Усаар зайлаад гараа арчаад энэ инкилистийн альчуурыг хэрэгжилж байгаа сүүлийн үед нөгөө инкилистээс батганы сет те салицилик асидтэй цэвэрлэгч тэгээд hyaluronic acidтэй serum, niacinamide serum энтрийг явуулсан. Тэгээд хэрэглээд үр дүнг нь хаваалцаад явж байгаа. Тэгээд давхар юм альчуур тэгээ нөгөө цүнхэн дээр ингээд хатгадаг эсвэл ингэрдээ хатгадаг юм ингэрийн тэмдэг гэдэг чинь тийм юмудаас явуулсан. Бас стикер маш цэвэрхэн энийг би зөвхөн нүүрэндээ хэрэглэдэг учраас энэнгээр би арчичлаа л да. Ягаад нүрээ арчиж байгаа юм бэ гэж гайхчих магадгүй. Ягаад тэгэхээр араас нь би клей маск тавих гээд байна. Тэгэхээр нөгөө нүрээ гоё хуурай болгочихъя. Бусдаар шууд нөгөө чигшүүлэх юмнуудаа төрөх байсан бол би нүрээ арчихгүй л те. Тэгээ гоё хатцсан шууд клей маск тавьчихъя. За энэ болохоор Worst гэдэг брэнд төрчихье. Энийг чинь би хамгийн сүүлд баг хизээ хэрэглэсэн мөлий те. Би нэг юм дээр хэрэгжилж үзүүлсэн те. Хамран дээр цугларсан нөгөө хар батаг, матаг, тэр зургийн бас нэг бохирдол юу вэ? Сая яагаад тэгэхээр би ч нөгөө 7 хоног зөвхөн цэвэрлэгээ moisturizer гээд явцсан учраас өөр ямар нэгэн активсэн тэр хэрэглээгүй, гуйжуулаагүй. Тийм учраас нөгөө гүн цэвэрлэх зорилгоор клей маск тавьж байна л та. Эмзэгсэн байсан учраас тухайн үедээ би юу ч хүргээгүй. Яг тийм үедээ ерөөсөө хэрэглэж байгаа бүх юм зогсоочдөг. Тэр нь угаасаа амар байдаг.
юунаас болч уу гэдгийг ингээд баахан олон бүтээгдэхүүн ингээд өмнө ингэж өөрч тавьж байгаа л тий. Эннээс эннээс гэд ингээд тагнуулж яхахаа оронд шууд бүгдийг болчоод тэгэл нэг яг тохирсон өөртөө яг итгэлтэй. За энэ намайг нэг ингээд байхгүй дээ гэсэн юм а хэрэглээл ажиглангууд сая юм байхгүй болчлоо л да. Тухны маань асуудал байхгүй болчлоо. Маск 10 минут хатчих хооронд нөгөө асуултанд хариулчих би нөгөө бичлэгийнхээ сүүлд хариулж байгаа хооронд те нэг ийм асуулт ирсэн байсан. Ерөнхийдөө ер нь миний мингээ ахуулсан тийм туршлагын талаар асуусан байсан. Тэгээд би мингээ болохоор Америкт ахуулсан. За ялангуяа Америкт байгаа хүмүүс сонирхож байвал Лос Анжелесийн Koreatown 3 дугаар стрит биш худлаа ярьж байна. 6 дугаар стрит болон Ardmore дээр байдаг нэг юм цэнхэр барилга байдаг да солонгос бичиг мичгтэй гэдэг. Тэр барилга дотор байдаг арьс гоо заслын VR ачлуу. Тим нэртэй арьс гоо заслын эмнэлэг рүү 2 давхарт нь байдаг. Явж ороод мингээ ахуулмаар байна гэж хэлээл ахуулцдаг. Ямар ч иншүрэнс, угаасаа иншүрэнс юм каверлахгүй. Төлбөрийн хувьд бол яадаг нөгөө мингээ чинь тоолж агаад хэр том, хэр жижигээс чинь одоо шалтгаалж агаад ингээ нийлээд тийм болох юм байна гэд өөрөө хэлээд өгдөг байгаа. Тэгээд миний хувьд бол за ястаа энэ хүнийг шиг 20-с ч илүү мингийг бараг ахуулсан баг. Маш олон жижигхэн юм цэгнүүд үүссэн байсан нэг харсан чинь. Тэгээд тэр цэгнүүдийгээ бүгднийг ахуулаад тэгээд том мингнүүд болохлээрээ бас байсан миний хоёр хацран дээр 1 2 хиджүүлээд том мингнүүд байсан. Тэр мингнүүд ч бас арай үнэтэй тусдаг ер нь бол. За тэгээд бүгдээрээ нийлээд миний минг чинь $200 хэдэн боллоо яалаа да. Тэгсэн санагдчихэв. Лазераар арилгана шүү дээ. Эхлээд нөгөө өвчин намдах тост төрөгч ингээ нэлийн удаан байлгаж жагаад тэгээд дараа нь ингээд авдаг байхгүй. Тэгээд жижигхэн мингнүүд бол шууд эхний удаадаа бол арилчнаа. Тэгээд том мингнүүд ч юм болохоор бүдгрээд тэгээд нэг юм саарл ч юм уу борч юм уу болоод үлддэг. Тэр бол айгүй нормал. Яагаад тэгэхээр бүр багасаа энэ минг чинь үүссэн. Нэгдүгээрт маш гүн тий хар бас амар том. Тийм учраас шууд хурдан арилчна гэсэн юм бол байхгүй. Бүдгрээд юм уу эсвэл жижигрээд тэгээд үлддэг байгаа. Тэгээд дахиад нэг удаа touch up гэж нэрлэдэг. Дараагийн удаа дахиад нэг удаа үнэгүй мингээ ахуулах эрх өгдөг. Тэрэн дээр нь яг үлдсэн нөгөө жижигхэн нөгөө өмнөхөөсөө арилж амжаагүй байсан юмнууд нь арилаад тэгээ нөгөө томч нь арай бас бүдгрээд тэгээд үлддэг байгаа. Бүр үнэхээр тэр бүдгрээд үлдснийгээ дахиж арилгамаар байвал мэдээж хэдэн сарын дараа дахиж ирээд бас ахуулж болно шүү дээ. Тэгэхээр би болохоор тэгээгүй 2 удаа нөгөө touch up-таа ороод тэгэл тэр чигт нь орхисон. За нэг анхаарах юм нь болохоор мингээ ахуулаад дараа нь 10 хоног лөө 14 хоног ч үл ерөөсөө ус хүргэж болдоггүй. Тэрийгээ маш тооцоолж ээж хийх хэрэгтэй. Тэр нэг өгсөн тосыг нь түрхэл ерөөсөө ус хүрхгүйгээр 14 хоног хэрэгтэй. Тийм учраас тэр хооронд арьс угаасаа ямар болох ойлгомжтой. Тэр тесээд ямар нэг юм хүрхгүйгээр өнгөрөх хэрэгтэй. Тэр ч утгаараа бас наранд гарч яваад байхгүй байвал зүгээр нарны хамгаалалт юм түрхэж чадахгүй байгаа юм чинь тийм учраас ажил мажлаа сайн зохицуулаад амралтаа авцсан үедээ ч юм уу гэртээ байх хугацаанд мингээ ахуулах нь бол маш зөв шийдвэр байдаг. Тэгээд нөгөө энгийн рутиндээ хийж эхлэн штэ. Нүрээ аваагаад одоо тосоо түрхээ яг тэр мөчөөс ахуулаад нарны тосыг бүр маш сайн түрхэх хэрэгтэй. Одоо бүр нарны тос гэхлээр одоо бүр та нараа бүр залхаж байгаа хэ. Тэгтээ бүр мингээ ахуулсан хүн бол нэрээ ёо нарны тос бол зүгээр нөгөө ус яаж удаг үлээ тэр шигээл хэрэглэх хэрэгтэй. Ягаад тэгэхээр нөгөө нарныг хамгаалтгүй байгаа үед нөгөө жижигхэн ахуулсан байсан минг чинь буцаа гараад ирдэг. Нөгөө бүдгэрсэн байсан том минг чинь буцаад тодорчдөг. Тийм учраас нарны хамгаалтаа сайн хийгээд тах юм бол асуудалгүй. Нөгөө олон жижигхэн мингнүүд чинь байхгүй болчдөг. Айгу амар штэ. Нүүр ер нь толигоо ол нэг гоё бол авчдаг. Би яагаад ахуулсан байх гэхээр толин тарахаар нэг сони юм баргар агаад байсан миний царай. Батгахгүй тэгээд ямар ч сэвх нүсүүд бол байхгүй хэрнээ зүгээр л нэг юм сони юм бараан тэр чигтээ нэг юм цоохор тэгээ нөгөө 100-ийн гүйлгийн нохой мааши толбтой тэгэхээр нөгөө би юусэн ингээл ахуулъя гэл. Тэгэл очил ахуулсан. За одоо үргэлжлүүлээд гоё чиг шүлтээ хийгээд явъё. Би сая клем маска угааж явах хэвээр хамар маскаар юм лээ. Сайн ингээд өглөө бас ажиллаад гоё угаагаад тий. Чигтэй байгаа дээр нь шууд үргэлжлүүлээд Holaгийн Propolis Relief Essence гэдэг энийг төрчихье. Энэ их боломжийн essence санагдсан шүү. Эний eye essence-ийг нь би хальт хэрэглэсэн. Хальт хэрэглээд тэгээд орхицсан байна. Ингээд юм гоё савлгаатай шууд ингэж гардаг. Ингэлээ. Propolis-тэй тосыг нь бас хэрэглэсэн. Eye cream нь айгуу гоё бүтцтэй байсан. Би бас
Instagram дээр оруулсан тийм. За би араас нь серум төрөхгүй. Тийм учраас Essence юу ач. 2 удаа давхарлаж. Серум төрөхгүй яагаад тэгэхээр нөгөө би сая clay mask тавьсан тийм. Clay mask чинь өөрөө тослогийг одоо сороод тослог хариулж байгаа учраас одоо гүндээ цэвэрлэгээ өгөөд нэгэснээ гуужуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм учраас нэлийн хуурайшуулах үйлчлэгээ үзүүлнэ гэсэн үг. Угаасаа тэгжээж clay mask өөрөө үйлчилж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм учраас нөгөө чигшүүлэх серум надад байхгүй байгаа юм л да. Би vitamin C, niacinamide энэ дандаа нөгөө active серумнууд байгаа учраас эднүүсийг би хэрэглээд улам арьсаа хуурайшуулмааргүй байна. Тийм учраас чигшүүлэх Essence 2 удаа давхарлаад төрчихлээ. Магадгүй чигшүүлэх серум надад байсан бол сая төрхөх байсан баг. Ийм маск байна. Sheet mask энийг хэрэглэжээ. OMG Double Layer гэдэг юм брендинг. Америкийн брэнд шүү дээ. За энэний маскыг нь тавья. Тэгсэн чинь энэ step 1 нь болохоор eye patch-а тавь гэж байна. Eye patch-а эхэлж тавиад дараа нь маска тавих юм байна л да. Тэгэхээр eye patch-ыг эхлээд тавьчих. Яг гоо би бичлэг хийж байгаа учраас гэх юм уу. Яг гоо энэ маскных нь яг зориултын одоо заавраар нь л хийчихэл та. Бусдаар бол би энгийн үед өөрөө хэрвээ хийжсэн бол ингэж бол хэрэглэхгүй. Би тусад нь хэрэглэх байсан. Eye patch-а тавиад дараа нь маск тавих хоёр яг адилхан үйлчлэгээд байхгүй энэ хоёр ч чигшүүлэхтэй. Маска өнөөдөр тавиад eye patch-ыг магадгүй өглөө маргааш өглөөний хэрэглэх ч юм уу жоохон тэгэж химнэх байла. What? Энэ яагаад юм гурамшраг байгаа? Энэ ингээд нэг давхар байгаа сте. За тийм байх энийг тавьчих. Үгүй чи ямар сони юм болоод байна. Үгүй ийм хоёр юм байгаа хгүй юу? Тэгснээ 3 ай пэж гараад ирэх юм. Зурган дээр 2 ай пэж байгаа сте. Үйлдвэрийн алтай юм бах та. За энэ маск дахиад надад нэг байгаа. Саарл юм байна. Энийг хэрэглэхдээ харъя. Энэс бас 3 ай пэж гарч ирэх нүг үү? Үгүй ямар инээдтэй юм. Энэ дээр тавьчих. За тэгээд энэ сонио юмнуудыг нь шингээж агаад хүзэн дээрээ түрхчихье. 3 iPad гарч ирээд сонио өдрөг юу? Нөгөө нэг өндөг хаалаад нэг шарахад дотроос нэг 2 шар гарч ирэхээр нэг юм сонин санагддаг шүү дээ. Яг тэрэн шиг санагдчихлаа. За. Одоо маска тавьчих. iPad нь болохоор ийм foil материалтай нь болохоор яг нөгөө deep puff хийн гэдэг утгаараа хаван буулгадаг. Тийм учраас өглөө хэрэглүүлэх зүгээр эдэг мейкапны өмнө ч юм уу. Давхар хэрэглэхээр яг ганган л юм тийм. BB sheet mask нод сүлд нөлөө тавьсан. За маск яаж явах хоорондоо юу чалчиж болох вэ гэхлээр сүүлийн үед уншиж байгаа номноосоо ярьж болох уу гэдэг. Болно гэвэл энэ байна. Joy at Work гэдэг нөгөө Marie Kondoгийн номыг уншиж байгаа. Marie Kondo чинь нөгөө эмх цэгц ба түүний гайхамшигт ичээд те тэр номыг гаргасан хүн шүү дээ те. Тэгэхээр тэр болохоор эхнийх нь нөгөө гэр орны юм ингэж хэмхэлдэг, цэгцэлдэг, тэрнийхээ одоо үр шимээр амжилттай те гоё сэтгэл хангалуун, сайхан амьдрах талаар бичсэн тийм ном байгаа шүү дээ. Netflix дээр бас докюментари байгаа. Энэ болохоор дараагийн ном нь ажил дээр хэрхэн сэтгэл хангалуун амьдрах юм бэ гэдэг. Гэтэ энэ хүн ганцаараа бичээгөө бас нэг ийм Америк хүнтэй бичсэн байлээ. Яг л тулгардаг асуудал гарч ирсэн байлээ л да. Айгүй тийм нэг толгойн дотор нэг organized биш те. Хаасаг ингээл юм хөглөрөө ширээндээ бүр ингээл юм хөглөрөл тэрнийч бичиг юм ийм ч юм ингээл нөө ялангуяа одоо ажил дээр яг офис дээр суудаг эмэгтэйчүүдэд яг тулгардаг байх л та. Эмэгтэйчүүдэд гэлтгүй эрэгтэй хүмүүс ч гэсэн те бүгд нь тэгэхээр тийм одоо замбраагүй байдал маань бүтээлч байдалтай айгу буруугаар нөлөөж идэг юм байна. Миний хувьд ч гэсэн яг одоо гэртээ ингээд гэрээсээ ажиллаа хийдэг хүн те гэртээ ингээд юм хийх. За тэгээд гоо сайхны бүтээгдэхүүн хөглөрөх тэ одоо камер бичлэгний юм залхуур малхуур хөглөрөхөөс ахвалал төвхтэй тийм зүйл зөндөө байдаг. Тэгээд энэ ном маш хэрэгтэй ном шиг санагдаж байна. Яг 3-1 дээр явж байна. Яг бүтэн уншааг байгаа шүү. Тэгэхээр яг бүрэн бол хэлчихэхэд бол хэцүү байна.
Энийг зүгээр аудио хэлбэрээр сонсъё гэвэл нөгөө Blinkist гээд нөгөө нэг сонсдог номны аппликейшн дээр энэний 16 илүү минутанд ингээ хураагаа зүгээр ярьсан тийм юу бэлээ. Blinkist дээр орсон бэлээ. Хэрвээ номын уншиж боломжгүй бол тэрийг татж байгаа зүгээр сонсчод бол бас хэрэгтэй л юм хэлэх баг. Би сүүлийн Blinkist-ийг аягүй сонсож байгаа. Тэгээд эхний 7 хоног нөгөө жилийн $99 илүү дээ. Тийм бэлээ. Тэгээд жилээр нь авчихад бол хэрэгтэй л юм бэлээ. Өөр зөндөө номнууд байна лээ. Тэр одоо нөгөө Монголд орчуулгаар нь гараад идэг бүсгүй минь нүрээ угаа мугаа гэл нэг тиймэрхүү одоо хувь хүний хөгжлийн талаар номнууд, Американдагийн одоо өмнөх тэр ном амж байна. Эсвэл одоо сүүлийн үед бясалгалын талаар би маш их судлаад байгаа. Бясалгалын талаар байлээ, тарих хөгжлийн талаар байлээ. Одоо mindful байх байдалтай, тайван сайхан амьдралын талаар тиймэрхүү одоо сэдвийг нь илүү сонсон л доо би бүл. Тэрнээс өшөө зөндөө сэдвүүд байлээ. Шинжлэх ухаан, технологи, history түүх зөндөө төрөл байлээ бүр. Тэгэхээр та нар өөрсдийнхөө яг сонирхсан төрлөөрөө сонсоод байхад бол маш тийм юу үр бүтээлтэй санагдаад байдаг. Хоол хийж байхдаа би ямар санд иймэрхүү юм сонсомоор санагдаад байдаг. Тэгээ маска авъё. Нэг гарсан чинь бүр нэлээд удаа. Йоп. За, нөгөө хүзүүний арьс арчилгаан дээр гарсан арга чинь шүү дээ, тэ. Нөгөө шид маска аваад дундуур нь инглээ. Тэгээд зүрх гинал тулангууд яг нөгөө нэг хоёр энэ нэг цэг нь нүд шиг энэ доотлын энэ ингээд уруу шиг нэг юм смайл шиг юм үүсчдэг. Энийг ингээд дахиад нэг 15 минут тавьчихдаг. Тэгэл хүзүү маань давхар одоо чиг аваа явчихдаг гэсэн үг. За нөгөө 3 дахь этгээдийг авъя. Жохон хуруугаараа массаж хийдэг юм лөө. Би хуруугаараа болохоор зүгээр ингэсгээл массаж хийдэг байгаа. Дээш нь ингээд те. Дээш нь явлаа, хажуу тийш нь жохон явлаа, ингэж явлаа. Тэгээд ингэсэн ч болтгоо. Гуашаагаар болохоор хийвэл шид маскны араас гэхээсээ илүү facial oil төрөж агаад гуашаагаараа массажлуулаарэ. Одоо арьс чинь нэмсэх шиг нь бага байдаг шүү. Тэгэхгүй бол шид маскны дараа эн чинь нэлээд усрахагтай. Тэгэхээр шууд нөгөө нэг гуашаагаараа хатуу гуашаагаар ингээд чанга гэдэг юм бол арьс чинь жоохон эмзэх шиг магадaltaй. Сонноос гэдэг байхгүй. Йогаар бол одоо тасралтгүй яг хичээлдэг болж эхэлж ийн дөнгөж. Тэрнээс өмнө болохоор зүгээр л нэг видео харсан шиг тий. Тэгэхээр маш буруу хийдэг байсан мөлий. Хувийн багштай багшаар заалгаад яг зөв техниктэй зөв хөдөлгөөнүүдийг тий. Йогийн дасгалууд чинь эхлээд хийх дасгал, дараа нь дунд нь оргил үед хийх дасгал, сүүлийн үед хийх дасгал гэд шал учиртай юм байт юм билээ шүү дээ. Одоо манай одоо тонер түрхээ, серум түрхээ, тосоо түрхнэ гэдэгтэй яг адилхан. Хэрвээ йогийн хичээлийг нөгөө нэг буруу хийгээд ах юм бол одоо буруу хөдөлгөөнөөр буруу техниктэй ингээд хийгээд ах юм бол нурууны болон үе мөчний өвчтөй болох магадлал их өндөр гэдэг юм байлээ. Тийм учраас анханаас нь зөв хийгээрэй. За нэг 10 минут орчимтай болчлоо. Маска аваад гоё ингэж нугалж агаад дээш ингээд арчиж. За iPad тавьсан. Тэгээ ерөнхийдөө зүгээр маск ингээд тавьцуучраас би eye cream-ыг орхилоо. Rovectini Cica Care Balm гэдэг энийг түрхчихье. Энэ болохоор эмзэгсэн арсыг тайвшруулах учиртай тос. Би өмнө нэг удаа энийг түрхэж үзсэн мэлээ тийм matte finishтэй болгоод исэн. Тэгэхээр маскны араас түрхэхэд бол их боломжийн гэж үзэж байна. Охтууд гэдэг чтэй амар гоё маск энэ төр тавиал тэгэл 19-тэй алхмаа 10 алхмаа ингээл түрхээл хийгээл унтангууд маргааш нь батах гарч чадах ингээд тэ. Тэгэхээр яг хоо шид маска нэгдүгээрт маш сайн шингээгээгүй байхад нь те ингээд юм гриси байхад нь дээрэс нь их хүнд тос түрхээд ч юм уу тэгж л одоо батга үүсэх нөхцөл болж л байгаа л да яг үндсэндээ бол тэгэхээр маска сайн шингээгээд араас нь нэг юм жоохон тослог арьсанд хэрвээ тослог арьстай бол те тослог арьсанд тохирсон ийм мат болгодог ч юм уу эсвэл зүгээр юм гоё жел тос ч юм уу те түрхүүлэх зүгээр. За тэгээ тосоо түрхтэй ч гэсэн би байнга дээш нь түрхдэг. Дээш нь түрхлээ. Ингэж явах хавцад чинь өөрөө шингэж байгаа байхгүй. Бид нар заавал ингэж түрхэж, ингэж түрхснээр одоо тос илүү шингэнэ гэж байхгүй шүү дээ.
за. Нэх гоё. Амарчлаа. Массаж хийгээд, гоё маск тавиад, гүний цэвэрлэгээ хийгээд ингэчээр нэг сайхан болчихдог шүү дээ. Тэгэхээр та нар миний бичлэгийг үзэнгээ өөрсдөө бас гоё арчилгаа хийгээрэй. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.